За барлаачууд бид нар өнөөдөр үндэсний мод тарих өдөр зориулаад олон улсын цэцэрлэгт хүрээлэнд тхэн шиг модыг тарьж байна. Бид нар жил болгон намар хавартаа үндэсний мод тарих өдөрт зориулан модоо тарьдаг. За нэг мод тарьснаар дунджаар нэг мод бол 20 кг орчим хүчил төрөгчийг ялгаруулдаг. Тэр хэмжээний одоо нүүрс хүчлийг өөртөө шингээдэг гэж тийм тооцоо байдаг. За барлаачууд 2016 оноос эхлээд бид нар ерөн жил болгон мод тарих зорилго тавиад ингээд ажиллаж байгаа. Манай салбаруудад бас бид нар модоо тарьдаг. Хөдөө орон нутгийн салбаруудад ажилтнууд маань өөрсдөө бас хүчээрээ модоо тарьдаг. Энэ удаа бол бид нар манай ажилтнууд 30 орчим хүмүүс тэгээд за гэр бүл үр хүүхдүүдтэйгээ хүрээд ирсэн. Ингээд амралтын өдрөө зугаатай, байгаль дээлтэйгээр өнгөрүүлж байна. Та бүхэнд баярлалаа. За өнөөдөр компани маань одоо мод тарих үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тэгээ миний хувьд бол анх удаа энэ үйл ажиллагаанд оролцож байна. Тэгээд их гоё зугаатай байт юм байна. Зөндөө олон хүүхдүүд ирдэг юм байна. Эцэг эхчүүд нь бас үр хүүхдүүдэд дагуулж ирдэг юм байна. Их гоё байна. Сэтгэл бол өндөр хангалуун байна. За бүгдний өдрийн мэндүргийа. Гэр бүлээрээ ирж компанийн үйл ажиллагаанд оролцож мод тарихад үнэхээр бүгдөө оролцоод гэр бүлээрээ оролцоод үнэхээр гоё байна. Ногоон байгууламжиндаа өөрсдийн гэсэн гараар мод тариад хөрөнгө оруулалт хийж байгаа үнэхээр их баяртай байна да. Barla World Mongolia